За 2 дугаар сарын Mongolian Mining Community of America-гийн Americas гэх төрийн бас байгууллагын зохион байгуулж байгаа 2 сарын онлайн knowledge sharing session маань эхэлж байна. Тэгээд цаг гаргаж та бүхэнд оролцож байгаад баярлалаа. За юуны өмнө цаг гаргаад энэхүү презентацийг тавьуулсанд алтайдаа баярлалаа. За энэ жижигхэн товчхон танилцуулгыг чи өмнө орж ирж байгаагүй хүмүүст ингээд байгууллага танилцуулъя. За манай байгууллагын нэр нь Mongolian Mining Community of Americas гэдэг энэ Колорадо мужид Денверод Колорадо мужид байдаг энэ төрийн бас байгууллага байгаа. За төрийн бас байгууллага маань ерөнхийдөө 5 гишүүнтэй. За уран зориг миний би болохоор би өөрөө фаундер нь. За тэгээ Солонгой манай CEO. За Эрдэнэ Туяа манай болохоор манай Монгол хариуцсан төлөөлөгч Бадарч тэгээд Айбек гэдэг юм 5 залуу байт юм аа. Нийт бүрэлдэхүүнтэй энэ байгууллагыг явуулдаг, үйл ажиллагааг явуулдаг. За тэгээд манай зорилго болохоор Америкт болон Монгол улсад ажиллаж буй уул уурхай болон холбогдох салбарын Монгол мэргэжлүүдийн хамтын ажиллагаа харилцан уялдаа холбоог бэхжүүлэх, мэдлэг туршлагыг түгээх, мэргэжлийн ур чадвар хөгжлийг дэмжих замаар тэднийг дэлхийн уул уурхайн салбарт тогтвортой үр дүнтэй оролцох чадвартай манлайлагч болгон төлөвшүүлэх юм зорилготой байгууллага байна. За алсын хараа маань болохоор бид Америкт болон Монгол улсад ажиллаж буй уул уурхайн холбогдох салбарын мэргэжлүүдийг холбож тэднийг чадваржуулах замаар дэлхийн болон Монголын уул уурхайн салбар дэх тогтвортой хөгжил, шинжилэлд бодиттой хувь нэмэр оруулахыг зорж буй байгууллага юм аа. За дараагийн слайд явчих. За жогоодох энд нэг хүн бичээд ах шиг байна. Энэ за тэгээд давчхандаа би алтан гэрлийг танилцуулъя. Жамбыл ширэнгийн алтан гэрэл нь Монгол болон уул уурхайн ил болон талд уурхайд нийт 15 жилийн ажлын туршлагатай. За тэгээд сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт мэргэшиж одоо хиймэл оюун ухааны зөвлөх олон улсын болон захин худалдааны менежер ажиллаж байгаа юм мэргэжилтэй юм өсгөө байна. За ажлын товчхон ажлын түүхээс нь дурдвал 2011 оноос 2025 оны хооронд оюутлогоо далд уурхай, оюутлогоо баяжуулах үйлдвэр, за тэгээ ил уурхай, за Америкийн одоо Коннектикут уурхай гэж байдаг шүү дээ. За тэнд за тэгээд Балч чулуу хувьцаат компани гэдэг уурхайнуудад ажиллаж ирсэн туршлагатай. За тэгээд 2025 оноос одоо хүртэл хиймэл оюун ухаан суурилсан захин худалдааны менежер олон улсын зах зээлд мэргэжилтний ажилт юм байна. За боловсрол нь 2011 онд эдийн засгийн их сургуулийг бакалавр, 2024 онд шүтээсийг магистр механик инженерээр төгссөн. За 2025 онд Caltech гэдэг энэ Калифорни мужийн их сургуульд хиймэл оюун ухааныг үндэслүүлсэн хөтөлбөрийн сертификат хиймэл оюун ухааны инженер гэдэг цалтаагаар төгссөн юм мэргэжилтэн байна. За дараагийн слайд. За ингээд алтайгаа цааш нь презентацнаа явахыг хүсье. Баярлалаа. За маш их баярлалаа танилцуулах болон энэ сургалтын болон өөр холбооны талаар мэдээлэл танилцуулсан. За бүгдээрээ сайн байцгаана уу? За ерөөхдөө хиймэл оюун ухаан гэдэг нь их өргөн цар хүрээтэй ойлголтойгаа. Тэгээд нэг ойролцоогоор 1 цагийн хугацаанд гол ойлголтуудыг нь үндэс суурийг нь маш ойлгомжтой байдлаар та бүхэнд хүргэхийг зорж одоо энэ хичээлийг сургалтын материалыг бэлтгэсэн байгаа. За ихэнх ойлголтууд нь бол монгол хэл рүү албан ёсоор
орчуулагдаагүй байдаг ч гэсэн аль болох боломжоор орчуулад энэ слайдуудыг бэлдсэн байгаа шүү. Тэгээд ерөөхдөө уул уурхайн салбарынхан маань дийлэнх нь тодорхой хэмжээний англи хэлтэй байдаг тул ойлгож хүлээж авна байхаа гэж найдаж байна. За, англи үг хэллэгүүдийг нь бол боломжоор бас монгол хэлээрээ тайлбарлаад яриад явнаа. За, ерөнхийдөө энэ сургалтаар та юуг ойлгож авах вэ гэж чинь тий. За, нэгдүгээрт нь бол хиймэл оюун ухаан буюу машин сургалт гэж яг юу гэдэг юм бэ тий. Энэ түүхэн хөгжил нь яг ямар хуу явцаар энд ирчээд байгаа юм бэ гэд хураангуй товч ойлголттой болох нь. За тэгээд энийг хиймэл оюун ухаан гэдэг энэ өргөн цар хүрээтэй зүйлийг бүтээж байгаа тоног төхөөрөмжийн дэвшлүүд, тоног төхөөрөмжийн хувьд одоо ямар дэвшил гарсан учраас бид нар энийг өнөөдөр хэрэгжилж байгаа. Дараа нь сүлжээ систем, програм хангамжийн хувьд ямар дэвшлүүд тусламжтай бид нар өнөөдөр хиймэл оюун ухаан хэрэгжилж байгаа юм бэ? Яг цаана нь яг юу болоод байгаа юм бэ гэдгийг тайлбарлахыг зорьсон. За түүний дараа бол алгоритм гэдэг ойлголттой алгоритмын дэвшлүүд яг ямар алгоритмын дэвшлүүд байгаа учраас бид нар хиймэл оюун ухааныг өнөөдөр хэрэглэх боломжтой болсон бэ гэдгийг ойлгож авнаа. За тэгээд энэ хиймэл оюун ухааны хамгийн суур ойлголт буюу нейроны сүлжээ гэж орчуулсан байгаа. Англиар бол neural networks гэдэг энэ яг яагаад энэ хүний тархи шиг ажиллаад байгаа юм бэ те? Цаана яг ямар процесс болоод байгаа гэдгийг бас өнөөдөр ойлгож авах нь. За мөн түүний дараа трансформер буюу трансформер гэдэг одоо энэ шинэ төрлийн self attention mechanism буюу өөрөө өөртөө анхаарал хандуулах механизмын архитектурын талаар ойлгож авах нэ. За тэгээд ерөөхдөө хиймэл оюун ухаан гэдэг өргөн цар хүрээтэй ойлголт маань дөрвөн дэд чиглэлтэй байгаа. Энэ нь болохоор машин сургалт буюу гүнзгий сургалт бидний хамгийн одоо нөгөө дэвшлийн хамгийн хөгжингүү энэ хамгийн сүүлийн одоо хиймэл оюун ухааны загвар гэсэн үг тийм. За нөгөөх нь хоёр дахь зүйл нь болохоор natural language processing буюу байгалийн хэллэг боловсруулж байгаа энэ зүйлийн талаар ойлголттой болох нэ. За 3 дугаар зүйл нь болохоор computer vision буюу хүний харааны мэдээллийг хэрхэн боловсруулж байгаа талаар ойлголттой болох нэ. За 4 дугаарт нь бүтээлч AI буюу одоо бидний ямар нэгэн prompt буюу түлхүүр ашиглаад ямар нэгэн зураг, видео, дүгнэлт, ном зохиол юу гэдгийг тэр бүгдийг бид нар бүтээх боломжтой болсон. Энэ хиймэл оюун ухааны талаар ойлголттой болох нь. За тэгээд энэ дөрвөөс гадна одоо уул уурхайн салбарт хамгийн гол ирээдүй болцоод байгаа agentic AI буюу хиймэл оюун ухааны агент буюу одоо хүн шиг шийдвэр гаргах энэ зүйлийн хүн шиг одоо дүгнэлт тест боловсруулсны дараа шийдвэр гаргаад алхам хийх болсон энэ агент гэдэг хиймэл оюун ухааны талаар бид нар ойлгож авах нэ. За түүний дараа бол уул уурхай хүнд үйлдвэрийн салбар ер нь яг одоо яг ямар хуу тэ хандлагатай байна. Яаж хиймэл оюун ухааныг ашиглаж чинь ирээдүйд 5 10-15-аас дээш жилдээ яг ямар төлөвтэй байгаа талаар ярилцах нэ. За саяны мэдээллүүдээс асуух зүйл байна уу та бүхэнд? За байхгүй бол цаашаа явъя. За ерөөхдөө бид нар хиймэл оюун ухааны талаар янз бүрийн ойлголттойгаа. За ер нь яг хиймэл оюун ухааныг та юу гэж бодож байна? Одоо оролцогчдоос оролцогчтой асуулт тавьж байна л да. Модератор маань боломжтой бол unmute хийгээд өгөөрэй. Хиймэл оюун ухааныг та юу гэж бодож байгаа вэ? За бүгдээр unmute хийгээд орох боломжтой шүү. Нөгөө цахим орчны мэдээллүүдийг цахим орчинд нийтлэгдсэн ч юм уу те тавьсан мэдээллүүдийг шүүх
Тэгээ тэрэндээ бас дүгнэлт процесс хийх чадамжтай юм болов уу гэж бодоод байгаа. Аха. Яг зөв тий. За өөр бодол байна уу? Өөр одоо тодорхойлолт. За баярлалаа. За ерөөхдөө бидний Мьют хийгдсэн байх шүү, сонсогдохгүй. за баярлалаа. За тэгэхээр ерөөхдөө өргөн цар хүрээгээр нь энэ бол өргөн цар хүрээтэй ойлголт учраас ингэж тодорхойлдог нь хүний оюун ухааныг дуурайлахын загварчилсан хүн шиг сэтгэх, суралцах, шийдвэр гаргах чадвартайгаар програмчлагдсан машинууд эсвэл програмуудыг хэлнэ гэж байна тий. Тэгэхээр бидний одоо ирээдүйн гол зүйл бол хэмэл оюун ухаан болчиход байгаа. Хувь хүний хөгжлийн хувьд, хувь хүний карьерийн хувьд, мөн байгууллагын ирээдүйн хувьд хэмэл оюун ухаан бол ирээдүйн баталгаа болсон гэж ингэж орч үед үзэж байгаа. Тэг яг одоо цаг дээр дараагийн 10-15 жилийн хугацаанд бол маш эрчимтэй хурдцтай хөгжихийн төлөвтэй байгаа. За тэгэхээр OpenAI компани захирал Сэм Альтман болохоор ингэж хэлсэн байна л да. Хэмэл оюун ухаан эцэстээ бүх зүйлийг өөрчлөх бөгөөд технологийн хувьслуудын хамгийн том, хамгийн шилдэг, хамгийн чухал нь байж магадгүй гэж хэлсэн байдаг байна. За тэгэхээр бид нар ерөнхийдөө тодорхойлтыг ингээ мэдээд авчлаа. За ер нь хэмэл оюун ухаан яг ямар шин чанаруудтай юм бэ? За эхнийх нь бол суралцах, бодит туршлагаас суралцаж түүнийг хэрэгжүүлэх чадвартай. Логик, сэтгэлгээ буюу дүгнэлт болон дүн шинжилгээнд логик ашигладаг болсон. За бид нар одоо энэ бүхнийг цаашдаа дараагийн слайдууд яг яаж юм үр дүнд хүрдэм бэ? Тэ цаана яг юу болдог талаар их маш сонирхолтой зүйлсийг ярих болно. За асуудал шийдвэрлэх буюу нарийн төвөгтэй асуудлуудын шийдлийг олох боломжтой болсон байгаа. Хүний хэлийг ойлгож харилцах чадвартай болсон. За perception буюу ойлголт, хүний мэдрэхүйн мэдээллийг ойлгож тайлбарлах чадвартай болсон тийм. За мөн одоо жишээлбэл сүүлд нөгөө янз бүрийн роботууд гарсан хамгийн шилдэг технологи нь шилдэг хувилбар нь бол Elon Musk-ийн бүжгэлдэг робот байна тийм. Тэгэхээр бие хөдөлгөөн ба бусад бүтээл чадваруудыг бид нар хэмэл оюун ухааны одоо ухаанд тийм боломжийг олгож өгсөн байх нэ. За тэгээд энэ нэг бичлэг байгаа. Бас хэмэл оюун ухааны талаар таны мэдхүйг илүү ойлгомжтой төхөн болгосон. Тэгэхээр энэ бичлэг англиар боловч би сүүлд нь монголоор гол зүйлсийг ярьж өгöd ингэсэн. We speak of AI when computer systems perform tasks that usually require human intelligence. This includes, for example, recognizing images, making decisions, or engaging in dialogue. To do this, the AI systems must be equipped with knowledge and experience. This can be achieved in two ways. You can program each individual instruction so that the machine solves the task step by step. This is comparable to a cooking recipe or assembly instructions. Alternatively, you can use programs that learn from data themselves. This enables them to detect relevant information, draw conclusions, or make predictions. This is known as machine learning. We all have probably dealt with AI at some point in our lives. When we watch films, listen to music, or shop online, AI gives us recommendations about what we might like. AI is capable of converting spoken language into text and translating it into other languages. AI is a central component of robotics. Robots make our everyday lives easier or take on strenuous activities. Self-driving vehicles recognize their environment through AI and can react to it. AI is becoming increasingly За тэгэхээр
хиймэл оюун ухаан нь хвшлэн хүний оюун ухаан шаарддаг ажлуудыг гүйцэтгэдэг болсон шүү дээ. За үүнд зураг таних, шийдвэр гаргах, харилцан ярианд оролцох, хэллийг орчуулах, яриаг бичвэр болгон хөрвүүлэх гэх мэтэр тий. За хиймэл оюун ухааныг алхамаар програмчлах боломжтой, эсвэл өгөгдлөөс суралцдаг машин сургалтыг ашиглах боломжтой гэсэн тэр зүйлийн талаар ярьж байна. За ингэснээр зүй тогтолыг ойлгох, дүгнэлт хийх, таамаг гаргах чадвартай болно гэж. За жишээлбэл одоо Netflix дээр кино үзэж байхад та энэ киног үзэхгүйгээ дараагийн киног ингээд санал болгодог шүү дээ. Дэлгүүрсэж байхад мөн та иймэрхүү бараа сонирхож байсан юм байна. Та энийг бас сонирхох уу гэд санал болгодог шүү дээ. Энэ бүхэн маань одоо хиймэл оюун ухааны нэг хувилбар байх нэ. За хиймэл оюун ухаан нь робот, техник, амгаах ухаан, боловсрол зэрэг салбарт улам чухал болж байгаа бөгөөд улам хурдцтай хөгжиж байна гэдгийг сайн бичлэгтэр мөн ярьж байна тий. За тэгэхээр хиймэл оюун ухаан маань 4 дэд чиглэлтэй байна. Машин сургалт. За энэ маань бол уул уурхайд хамгийн их хэрэглэгдэх болсон зүйл байгаа тий. За computer vision буюу харааны мэдээллийг боловсруулах. За байгалийн хэллийг боловсруулах. За бүтээлч аяа буюу бүх төрлийн контентыг бүтээх. За энэ дөрвийн талаар бид нар дараагийн слайдуудаа дэлгэрүүлж үзнэ. Одоо болохоор хиймэл оюун ухаан ер нь ямар түүхэн одоо хөгжил нь ямархуу байсан бэ гэдэг талаар товч ойлголт өгнө. За 1940-с 50 оны хооронд бол анх хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг дэлхийн 2 дугаар дайны дараа энэ Джон Маккарти гэдэг эрдэмтэн бол ярьж эхэлсэн биз дээ. Тэрийг одоо ийм хиймэл оюун ухаан байна гэдэг тийм нэр томьёо гаргасан. За тэгээд энэ үед нь болохоор мөн Turing тест буюу Turing-ийн шалгуур Turing-ийн шалгуур гэдэг аливаа нэг машин нь яг хиймэл оюун ухаан байна уу эсвэл хүн байна уу гэдгийг ингэж харьцуулж шалгадаг тэр шалгуурыг бас гаргаж ирж ирсэн байна. За тэгээ 60-аас 70 оны хооронд бол зүгээр одоо бэлэгдлийн чанартай AI байсан. Жишээлбэл одоо логик reasoning буюу учир шалтгаан дээр үндэслэн шийдвэр гаргадаг ийм алгоритмтэй маш хялбархан хиймэл оюун ухаанууд байсан бол 80 оноос болол if then гэд хэрвээ ийм зүйл болвол ийм алхам хий гэсэн тэр одоо нөгөө нэг анхан шатны тийм алгоритмуд гарч эхэлсэн байна. За тэгээд 1990-с 2000 оны хооронд бол компьютерийн хүчин чадал ирсэн нэмэгдсэн, big data буюу том өгөгдөл гэдэг ойлголт нь өөрөө гарч ирсэн. Тэгээд илүү сайн алгоритмуд гарч ирсэн байна. За тэгээд 2010-аас 20 оны хооронд бол deep learning буюу гүнзгий сургалт, машин сургалтын дэд хэсэг болох гүнзгий сургалт гэдэг ойлголт одоо маш эрчимтэй хөгжиж шинэ алгоритмууд зохиогдсны үндсэн дээр бид нар бол одоо энэ чат GPT хүнтэй яг адилхан мэдээлэл боловсруулах боломжтой энэ програмуудыг хэрэглэх боломжтой болжээ. За энэ хүртэл асуух юм байна. За тэгэхээр одоо сүүлийн энэ 60-70 жилийн талаар энэ хөгжлийн талаар нэг товч минутын бичлэг байгаа та бүхэнд үзүүлье. 60 years experts kept saying the same thing. The future of artificial intelligence is coming. So we waited and waited. Those 60 years were called the AI winter. Well, the AI winter has thawed. It's been made possible by 3 key breakthroughs. The first key breakthrough is access to better, cheaper graphics processing units, or GPUs. Years ago, we needed better visuals in our video games. And as those needs skyrocketed, GPUs became mass-produced. As demand soared, prices plummeted, making GPUs very affordable.
AI software needs lots of processors running at the same time. Now, GPUs are affordable and available enough that they can be clustered together to build AI software. Big data also played a major role in making AI a reality. You see, in order for AI to live, it needs education. Big data is like a university where AI can study and grow. By collecting and absorbing data, AI learns at an incredible pace. The final key to AI is better algorithms. In order for AI to learn and react more quickly, neural nets have to be stacked into layers. For example, in order to recognize that a face is a face, a program needs to recognize different facial features, like eyes, nose, and mouth, which all include different layered patterns. In fact, a face could be almost 15 layered patterns high. But by optimizing the results, those patterns can be learned more quickly, making the AI faster and smarter. With these three key breakthroughs and more AI trends on the way, AI will continue to improve our lives in more ways than we'd ever thought imaginable. За тэгэхээр сүүлийн 60 жилиг бол хиймэл оюун ухааны өвөл байсан гэж нэрлэдэг гэж байна шүү дээ. За гол одоо нөгөө дэвшлүүд нь болохоор GPU буюу график боловсруулах чип, одоо таныг төхөөрөмжийн хувьд те big data буюу хэмжээний хурдтай үүсэж байгаа олон төрлийн өгөгдөл, хүн төрөлхтний big data те. За мөн алгоритм буюу өгөгдөл боловсруулах алгоритм алхам алхмаар гүйцэтгэх одоо математикийн үйлдэлүүдийн логик дараалал гэсэн үг шүү дээ. Энэ маань цаана. За цаана юм байдаг байна. За эдгээр алгоритмын тусламжтай өгөгдлөөс суралцаж, зөв тогтолцоог нь ойлгож, шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн гэж байна хиймэл оюун ухааны хувьд. 60 years. За тань төхөөрөмжийн хувьд бол GPU гэдэг дэвшил гарсан гэдгсэн. Энэ яг юугаар онцгой юм бэ? За GPU гэдэг маань болохоор өөрөө graphic processing unit буюу анх график боловсруулахад зориулж бүтээгдсэн параллел боловсруулалт хийх чадвартай буюу маш олон тооны их хэмжээний өгөгдөл төр зэрэг өндөр хурдтай энергийн үр ашигтай байдлаар боловсруулалт хийж ажиллах чадвартай ийм микрочипүүдийг хэлж байгаа. За тэгээд томоохон өгөгдлийн бааз болон олон давтагдах давталтуудыг гүйцэтгэн ажилтдаг гэж байна тийм. За одоо big data буюу тэр хэмжээний өгөгдөл болон гүнзгий сургалтын загваруудыг сургахад үүнийг ашигладаг байна. За энэ бол хиймэл оюун ухааныг хөгжлийг хурцгасан гол тоног төхөөрөмж одоо ингэж харагддаг байна. За Nvidia буюу одоо Америкийн компани маань чип үйлдвэрлэж нийлүүлэх одоо гол компани болчиход байгаа. Энэ компани Blackwell буюу энэ GPU нь 288 тэрбум транзистортай гэж байгаа байхгүй. Одоо нэг юм жижигхэн дөрвөлжин чип маань 208 тэрбум транзистортай. За Grasshopper гэдэг чип маань болохоор 80 тэрбум гэж байна. За тэгэхээр транзистор гэхээр одоо микроскопын түвшинд хараад микроскопын түвшинд гүйдэл дамжуулж гүйдэл унтраах гүйдлийг өсгөх тийм боломжтой маш жижиг тийм транзисторууд одоо ийм олон тэрбумаараа маш жижигхэн тэр 3-ыг харьцан 3 см хэмжээтэй чиплүүдэд байрласан ийм твшил гарсан байна. За энэ GPU чипээс гадна тусгай чипүүд бас шинээр боловсруулагдсан байгаа. Одоо тусгай чипүүдийн хөгжилд одоо томоохон твшил гарчээ. За энэ дөрвөн төрлийн тусгай чип байгаа. TPU, NPU, FPGA, за тэгээд ASICs гэх. За энэ дөрвөн маань болохоор дөрвөлөө өөр чиглэлтэй зориулттай. TPU гэдэг маань болохоор маш их хэмжээний тоон өгөгдлийг математик үйлдэл хийж боловсруулах tensor processing unit буюу тоон өгөгдлийг боловсруулах ийм
зориулалттай бүтээгддэг тусгай чип байх нь. За FPGA буюу энэ чип маань болохоор өөр төрлийн хиймэл оюун ухааны програмуудад зориулан програмчлах боломжтой, зориултыг нь дахин тохируулж өөрчлөх боломжтой юм микрочипүүд байх нэ. За уян хатан бөгөөд гүйцэтгэл болон тасан зохицох чадварын балансыг хангасан ийм чипүүд. Жишээлбэл за Microsoft-ийн cloud үйлчилгээний чипийг ашигладаг байна. За tensor processing буюу тоо хөгжлийн жишээн дээр бол Google-ийн одоо бид нар Google Translate гэдээ хэрэглэдэг шүү дээ, тий. За тэр Google Translate маань ийм TPU-тэй одоо суперкомпьютеруудыг хэрэглэдэг байна л тий. За NPU буюу нейрон боловсруулах нэгжүүд, neural processing гэдэг чинь тий. За хиймэл оюун ухаанд компьютер болон хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдэд байрлсан байдаг байна тий. Энэ маань за жишээлбэл одоо нөгөө iPhone дээр бид нар хэрэглэдэг Siri гэж байдаг шүү дээ. Siri-гийн voice recognition. Siri бол өөрөө энэ NPU буюу хамгийн сүүлийн үеийн тань төхөөрөмжөөр ажилладаг юм хиймэл оюун ухаан байна. За ASICs буюу хэрэглэн зориулсан интеграл хэлхээ гэж орчуулж байгаа. Энэ болохоор бусад чипүүдтэй харьцуулахад нэг л тодорхой функц эсвэл хэрэглэн зориулагдсан одоо бүтээдэг одоо кастом буюу захиалгаар бүтээдэг ийм микрочип байх нь л дээ. За төрөл бүрийн хиймэл оюун ухааны програмууд бол үнийг ашигладаг. За тэгэхээр ерөөхдөө энд нэг юм бичлэг байгаа. Гэхдээ бид нар одоо цагаа хэмнэх үүднээс гол зүйлийг нь би ерөөхдөө яриад өгчээ. За бид нар CPU гэж мэднэтэй компьютер дээр тэгвэл бас GPU гэж байдаг байна. TPU, NPU гэдэг энэ супер компьютерийн хувьд бол энэ микрочипийн хөгжил маш хурдцтай өгцсөн байх нэ. За тэгэхээр энэ олон ч яг энэ 4-5 төрлийн чип байна те. Энэ 5 төрлийн чипнүүдээс хиймэл оюун ухааны бүтээгтээ хослуулад эсвэл сонгож авч ашигладаг байх нэ. Одоо тий. За тэгээ энэ хүртэл та бүхэнд одоо асуух юм байна. За байхгүй бол цаашаа. You can't have just one. Sorry if you're hungry. За энэ бол саяны нөгөө чипүүдийг талаар тайлбарлаж ярьсныг бас илүү интерактив байдлаар ярьсан бичлэг байгаа. Гэхдээ бид нар цаг байгаа учраас үнийг алгасчээ. За энэ бичлэгээс бол дараа нь нэг бичлэгээс бол та бүхэн яг ямар компаниуд энэ дээр хөгжүүлэлт хийж байгаа юм те энэ чипний зах зээл дээр. За тэгээ чипнүүд чинь бодит байдал дээр яг ямар харагдтiin тэр суперкомпьютер дотор ямар харагдтiin ямар хөө юм байдгийг гэдгийг ойлголтыг авах зорилготой юм биш лөө. За энийг үзье. Everyone has been talking about Generative AI. Generative AI. Generative AI. Generative AI. Wait, why am I doing this? I just wait for the AI to do it. driving the boom are AI chips, some no bigger than the size of your palm, and the demand for them has skyrocketed. We originally thought the total market for data center AI accelerators would be about 150 billion, and now we think it's going to be over 400 billion. As AI gains popularity, some of the world's tech titans are racing to design chips that run better and faster. Here's how they work, and why tech companies are betting they're the future. This is the tech behind AI chips. This is Amazon's chip lab in Austin, Texas, where the company designs AI chips to use in AWS's servers. Right out of manufacturing, we get something that is called a wafer. Ron Diamant is the chief architect of Inferentia and Trainium, the company's custom AI chips. These are the compute elements or the components that actually perform the computation. Each of these rectangles, called dice, is a chip. Each die contains tens of billions of microscopic semiconductors, called transistors, that communicate inputs and outputs. Think about 1 millionth of a centimeter. That's roughly the size of each one of these transistors. All chips use semiconductors like this. What makes AI chips different from CPUs, the kind of chip that powers your computer or phone, is how they're packaged. Say, for example, you want to generate a new image of a cat. CPUs have a smaller number of powerful cores, the units that make up the chip, that are good at doing a lot of different things.
These cores process information sequentially, so one calculation after another. So to create a brand new image of a cat, it would only produce a couple pixels at a time. But an AI chip has more cores that run in parallel, so it can process hundreds or even thousands of those cat pixels all at once. These cores are smaller and typically do less than CPU cores, but are specially designed for running AI calculations. But those chips can't operate on their own. That compute die then gets integrated into a package. And that's what people typically think about when they think about the chip. Amazon makes two different AI chips, named for its two essential functions, training and inference. Training is where an AI model is fed millions of examples of something, images of cats, for instance, to teach it what a cat is and what it looks like. Inference is when it uses that training to actually generate an original image of a cat. Training is the most difficult part of this process. We typically train not on one chip, but rather on tens of thousands of chips. In contrast, inference is typically done on 1 to 16 chips. Processing all of that information demands a lot of energy, which generates heat. And we're able to use this device here in order to force a certain temperature to the chip. And that's how we're able to test that the chip is reliable at very low temperatures and very high temperatures. To help keep chips cool, they're attached to heat sinks, pieces of metal with vents that help dissipate heat. Once they're packaged, the chips are integrated into servers for Amazon's AWS cloud. So the training cards will be mounted on this baseboard, 8 of them in total, and they are interconnected between them at a very high bandwidth and low latency. So this allows the different training devices inside the server to work together on the same training job. So if you're interacting with an AI chatbot, your text, your question will hit the CPUs, and the CPUs will move the data into the inferential two devices, which will collectively perform a gigantic computation, basically performing the AI model, will respond to the CPU with the result, and the CPU will send the result back to you. Amazon's chips are just one type competing in this emerging market. Everyone has been talking. За тэгэхээр ерөөхдөө чипнүүд тэр HPC системийн одоо тэр компьютерууд те суперкомпьютер гэж ярьдаг. Тэд нар яаж харагддаг, ямар зүйл байдаг талаар ерөөхдөө нэг дүр зурагтай олчлаа те саяны бичлэгээс. За мөн дараагийн ярих гол зүйл бол одоо энэ химэл оюун ухааны бүтээж байгаа сүлжээ систем, программын дэвшлүүд те энэ орчин бүтээж байгаа зүйлс юу вэ гэдгийг ярь. За хамгийн нэгдүгээрт нь бол HBM буюу High Bandwidth Memory. За энэ юу гэсэн үг юм бэ гэхээр сүлжээгээр нэг цагт нэвтрүүлэх мэдээллийн хэмжээ буюу хурдыг бид нар уламжлалт 2D DRAM сүлжээний хурднаас илүү 3D stacked DRAM гэдэг одоо илүү химэл оюун ухаанд зориулсан тий илүү хурдан эрчим хүчний үр ашигтай ийм сүлжээний хурдтай болсон байна. За саяны бичлэг дээрээс харсан те HPC систем буюу High Performance Computing буюу одоо микрочипүүдийг нэгтгэсэн тийм олон процессортой хэмэл оюун ухааны суперкомпьютеруудыг бид нар хэрэглэх болсон тийм. За ихэнх компьютер бол ихэнх корпорациуд суперкомпьютер битээр эзэмшдэггүй бөгөөд бид нар одоо энэ нөгөө химэл оюун ухааны процессинг power боловсруулах чадамжийг HPC in the cloud буюу cloud үйлчилгээгээр дамжуулан одоо нийтлэг нь одоо түрээсэлдэг байх нэ. За жишээ нь одоо Amazon те том компани, Microsoft, Nvidia гэх мэт. За тэгээ компьютерийн хүчин чадлаасаа хамаарат нэг цагийн $2-оос $50 үнэтэй ийм нөгөө зардлын хувьд маш хямдхан болгож чадсан байна. За дараагийн зүйл бол тэгэхээр бид нар нөгөө компьютерыг харсан одоо тэрийг яаж ашигладаг юм бэ, ингэж түрээсэлт юм байна гэдэг айгу цогц ойлголттой болох гээд явчихна тийм. За open source AI projects буюу одоо энэ програм хангамж те кодчлалыг
бүх хүмүүст нээлттэй үнгүй үзэж ашиглах, өөрчлөх, тарааж болох хууль эрх зүйн боломжийг олгосон байдаг. За тэгэхээр одоо яагаад сүүлийн үед ингээд гинт бүүм хийгээд хиймэл оюун ухаантай бүх юм л хиймэл оюун ухаан болчиход ингээд байгаа. Яагаад гэвэл open source AI project-д гарч ирсэн одоо олон нийтэд нээлттэй ийм үнгүй те өөрчлөлт тарааж болох ийм програм хангамжуудыг ил болгосноор хүмүүс тэрийг өөрчлөөд л одоо өөрийнхөө юм хийчихэд тахна шүү дээ. Маш амархан өөрчлөлт. За түүний дараа big data буюу одоо хэмэл оюун ухааныг сургаж байдаг олон төрлийн их хэмжээний одоо хүн төрөлхтний бүтээсэн өгөгдлүүд байх нэ. За ийм гол чухал дэвшил одоо орчин бүрдснээр бид нар хэмэл оюун ухааныг ашигладаг гэсэн. За ерөөхдөө яаж ашиглаж байгаа талаар ингээд та бүхэн тайлбарлсан энэ бичлэгийг би дараа нь дахиад сэрүүлээд товч нөгөө монгол хэлтэй оролцогч нартай тайлбарлаж өгнө. The time of spreadsheets is over. A Google search, a passport scan, a barcode reading in a supermarket, your online shopping history, an EKG reading, CCTV footage, a photo of a sandwich, a voice message, a tweet. All of these contain data that can be collected, analyzed, and monetized. Supercomputers and algorithms allow us to make sense of increasingly larger amounts of information in real time. In less than 10 years, CPUs are expected to reach the processing power of the human brain. A survey done by the Global Agenda Council on the Future of Software and Society shows that people expect artificial intelligence machines to be part of a company's board of directors by 2026. There is a good chance that in 15 years, your job is going to be performed by computers, since decisions once based on experience and intuition will be made through machine analysis of massive amounts of data. Think about a vehicle that is able to read its environment and react accordingly, much like a human driver, but also analyzing other sources of information that will make the trip safer, faster, and more efficient. Analyzing vast amounts of medical data from different locations and demographics will allow to determine which conditions improve the effectiveness of certain treatments and which don't. Big data analysis will reveal patterns and connections that will vastly improve most human activities. But it will also create very detailed profiles for all of us, including information that we'd rather keep private. Will big data... За тэгэхээр энэ бичлэгтэр бол хэмэл оюун ухаан, барааны шошго, онлайн худалдаа авалт, сошиал медиа, постууд, эмнэлгийн болон хяналтын камерын өгөгдөл гэх мэт олон төрлийн их хэмжээний өгөгдлийг шинжлэх тэгээд түүнийг ашигтай мэдээлэл болгон хувиргах чадвартай болсон талаар ярьж байна. За 10 жилийн дотор бол хэмэл оюун ухаан хүний тархины боловсруулалтын түвшинд хүрнэ гэж байна тий. За тэгэхээр бид нар одоо ийм чухал хөгжлийн одоо эволюцийн яг зааг дээр ирсэн байгаа. Тэгэхээр энэ бол маш чухал зүйл байх юм шүү дээ. За компаниудын шийдвэр гаргалтанд оролцсноо гэсэн уламжлалт хүний хийдэг ажлуудыг гүйцэтгэх боломжтой болох төлөвтэй байгаа талаар ярьж байна. За асар их хөгжлийн шинжлэх замаар хэмэл оюун ухаан үйл ажиллагааг илүү үр дүнтэй, аюулгүй болгож эмчилгээний үр дүнг сайжруулах боломжтой бөгөөд өгөгдлийн зүй тогтол холбоосоор дамжуулан хувь хүн болгон төвшөнд нэрлэлсэн тодорхойлолтыг гаргадаг болно. Тэгэхээр бид нар бол хөгжлийн маш им эцэгтэй үе дээр явж байгаа учраас энэ бол маш чухал ойлголт байна. The time of spring. За алгоритмын хувьд яг ямар алгоритм байт юм бэ гэдэг. За энийг яг дахиад гүнзгийрүүл судалж болно. Гэхдээ энэ хичээлийн хувьд бол ерөнхийд нь ойлголт өгөөд дуртад явнаа. За computer vision буюу харааны мэдээлэл боловсруулахад бол CNN, YOLO, RCNN гэдэг юм товчлсон үгнэтэй алгоритмыг ашигладаг. Яагаад вэ гэвэл энэ алгоритмууд нь торлог хэлбэрийн сүлжээ маягийн бүтцтэй өгөгдлүүдийг боловсруулдаг байх нэ. Жишээ нь одоо бидний нөгөө мэдэх хэмэл оюун ухаанаар зураг боловсруулах камераар царай таних буюу хүний царайны мэдээлэл таньж боловсруулах гэх мэт зүйлийг ингээд боловсруулж идэг тустай юм алгоритмууд байдаг. За
байгалийн хэл боловсруулахад бол LSTM, Transformer, Naive Bayes гэд алгоритмуудыг хэрэглэдэг байна. За reinforcement learning буюу одоо робот технологи жолоочгүй машин, химэл оюун ухааны тоглоом зэрэгт Q-learning, policy gradient гэдэг одоо энэ яг одоо робот тэр төрлийн зүйлсийг бүтээхэд зориулсан алгоритмыг ингээд өөр алгоритм хэрэглэдэг байна. За хайлт ба оновчлолын алгоритм гэж байгаа. За жишээлбэл бид нар Google Map дээр нөгөө очих газраа оруулангууд замуудыг хайгаад тэгээд дараа нь хамгийн оновчтой нь энэ байна гэд энэ зам байгаа, энэ нь хамгийн хурдан байна гэд гаргаж өгдөг шүү дээ. Тэрийг бол бас тусгай алгоритм gradient descent гэдэг алгоритм хийдэг байна. За тэгээ зорилтод ерөөхдөө энэ алгоритм гэдэг зүйлс нь хоорондоо юугаар ялгаатай байдаг гэхээр математикийн томьёололоор бага зэрэг ялгаатай. Эсвэл одоо үр дүнд хүрэхийн тулд алдаагаа одоо өөрөө ингээд компьютер ч өөрөөсөө суралцаад байгаа шүү дээ. Энэ алдаагаа хэрхэн багасгаж байгаагаараа ялгаатай, өгөгдлийн төрлөөсөө ялгаатай, үр дүн хэрхэн гаргаж байгаа аргачлалаараа ялгаатай юм байдаг байна. За тэгээ химэл оюун ухаан бүтээхдээ бол энэ алгоритмуудыг хослуулад эсвэл аль нэгийг сонгоод ингээд тухайн нөхцөл байдалтай тааруулаад хэрэглэдэг байна. За тэгэхээр энэ алгоритмууд яагаад ийм хүчтэй чухал юм бэ гэхээр эдгээрийн тусламжтай хүн төрөлхтөн одоо бид нар энэ одоо химэл оюун ухаан гэдэг зүйлийг ашиглах боломжтой болсон тий. Одоо энэ хамгийн чухал зүйлс юм байна шүү дээ, алгоритм гэдэг зүйл. Тэгээд ингэснээр одоо бидэрт өмнө нь ойлгож анзаарч байгаагүй байгалийн тий хүн төрөлхтний зүй тогтлуудыг нээж илрүүлэх боломж олцсон. Тэр талаар суралцах боломж олцсон байх нэ. За тэгээд энэ NLP гэсэн хэсгээр ярьсан Transformer гэдэг алгоритм бол хамгийн чухал нь ах. За энэ талаар дараагийн слайдуудад бас илэрхэнгүй ярина. За яагаад химэл оюун ухаан болчиход байгаа юм бэ гэж юм те. За ер нь химэл оюун ухаан гэдэг байгаа шүү дээ. Хүний тархитай адилхан гэдэг байгаа. Тэгвэл яагаад тархитай адилхан болчиход байна? За бид нар одоо хүний тархи нейрон гэж байдаг шүү дээ. Нейроны сүлжээ гэж байдаг. Хүний тархи чинь нейронуудаас бүрддэг те. За нейроны сүлжээ гэдэг нь одоо бидний химэл оюун ухаанд хэрэглээд байгаа нейроны сүлжээ гэдэг маань бодит хүний тархитай адилхан бодит хүний тархинаас бидний тархинаас санаа авч хийсэн юм бүтэц байна. За энд тодорхойлолттой нейроны сүлжээ гэдэг нь хүний тархинаас санаа авсан өгөгдөл зүйд тогтлыг олохын тулд машин сургалтанд ашигладаг тооцооллын загвар байна. За тэгвэл яаж хүний тархитай адилхан юм бэ гэдгийг бас ярина. За тэгээд өгөгдлийг боловсруулж оролт ба гаралтын хоорондын хамаарлыг судалдаг тэр зангилаануудыг бид нар нейронууд гэж нэрлэдэг байгаа. За ерөөхдөө бол энэ юун дээр ингээд байна л да тий. Энэ одоо миний гарч. За энэ доор нэг юм шарт толгойтой юм шар сүлтэй юм цэнхэр юм юутай хүний нейрон нисний зургийг оруулсан. За энэ хүний тархи маань ерөөхдөө 86 тэрбум нейроноос бүрддэг те. Нейрон бүр нь тусдаа одоо нейрон бүр нь бусад нейроноос маш бага хэмжээтэй цахилгаан долгионоор мэдээлэл хүлээж авдаг тийм одоо энэ дендритүүд буюу энэ богинохон шар эснүүд. За тэгээд ийм нөгөө тэр сүүл байгаа шүү дээ. Тэр нь болохоор аксон буюу аксоны ийм терминалууд гэдэг үзүүрт байгаа энэ бүр жижиг нарийнхан хялгасан зүйлс байна тий. За терминалуудаараа одоо мэдээлэлээ дамжуулаад дендритүүдээр хүлээж авдаг ийм нэг схем ажилдаг. За тэгвэл химэл оюун ухааны нейрон яг үнтэй адилхан ажилдаг. За тэгэхээр яг яаж адилхан ажилтдаг вэ гэхээр бидэнд энэ
өгөгдөл буюу дата мэдээ заашгүй байх ёстой те. Өгөгдлийн давхарга гэж зүйл үүдэг байна. За үүний өгөгдлийн давхаргаас орсон мэдээлэл бол одоо энэ далд давхаргууд буюу маш олон тооны далд давхаргууд руу ороод мэдээлэл боловсруулагддаг байна. За тэгээд далд давхарга бүрт тодорхой хэмжээний нейронууд буюу хэмэл оюун ухааны нейрон одоо мэдрэлийн тийм сүлжээ гэдэг байна тийм. За тэгээд энэ далд давхаргуудаар дамжсны дараа өгөгдөл үр дүн болж одоо боловсруулагдаж гарах нэ гэж байна тийм. За түүлийг яаж боловсруулагдаж гараад байгаа? За тэгэхээр ерөнхийдөө энэ бүтц нь одоо энэ доор гэрлэр ингээд бичлэг маягаар яваад байгаа дэлгэцний зүүн доод булангийн энэ загварчлалыг хараарай бүтцийг. За хамгийн ихний давхарга бол өгөгдөл оруулах давхарга байна. За энэ давхаргаас орсон мэдээлэл энэ голын дундах бүх давхаргууд буюу далд давхаргуудаар одоо энэ дээрх томьёоны дагуу боловсруулагдана. За тэгээд үүнээсээ үр дүн болж боловсруулсан мэдээлэл үр дүнгийн давхаргаар гардаг байна. За тэгэхээр ямар шүү тооцоолол явагдаад байгаа юм гэхээр одоо энэ эхлэхэн дээр байгаа цэг болгон чинь нэг нейронны хэсэг гэж бодно шүү дээ тийм. Тэгэхээр нейрон бүрт ирсэн тоон өгөгдөл дээр одоо дээрх ийм одоо тэр навчны дээр байгаа тэр олон хэмжээс чугмын эргэрээсийн тэгштгэл байгаа. За энэ томьёогоор өгөгдөл боловсруулагддаг байна. За яаж вэ гэхээр жишээлбэл одоо за тийм үгүй гэсэн мэдээлэл те өгөгдөл эсвэл одоо тийм үгүй буюу одоо binary 0 1 те гэсэн тоон өгөгдөл. За эсвэл жишээлбэл уул уурхаагаар ярих юм бол эргэх эд ангийн хурд те температур гих зэрэг мэдээллүүд өгөгдлүүд нь одоо энэ input буюу одоо өгөгдлийн дата болж ордог байна. За тэгээд энийг бол дээрх томьёогоор бодоод чухлын коэффициент гэдэг зүйлийг хэмэл оюухан өөрөө юу яагаад сонгоод түүгээр боловсруулад одоо чухлын коэффициентаараа үржүүлэгдээд за тэгээ нийлбэр нь болохоор энэ activation function буюу идэвхжүүлэх функцаар шалгагдаад хэрвээ зөв байх юм бол эерэг байх юм бол дараачийн одоо нэг ийм зангилаа бүрт ийм тооцоолол хийгдээд дараачийн зангилаа руугаа зөв байх юм бол яваад тэр зангилаан дээр дахиж энэ тооцоолол хийгдээд гисээр хагаад үр дүн энэ давхаргуудаар босоо давхаргуудаар шүүгдээд бидэрт одоо хэмэл оюухан хамгийн эцсийн үр дүн боловсруулж өгч байгаа байх нэ. За тэгэхээр цаана ерөөсөө ийм л амархан зүйл явж байгаа гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. За одоо энэ нейроны сүлжээ буюу хүний тархинаас санаа авч бүтээсэн нейроны сүлжээнийг яаж ажилладаг талаар их ойлгомжтой тавч тайлбарласан 1 минутын бичлэг үзье. Imagine a neural network as a kind of black box, which takes one or multiple inputs, like the sensors of a self-driving car, processing them into one or multiple outputs, like the controls for the car. The neural network itself consists of many small units called neurons. These neurons are grouped into several layers. Neurons of one layer interact with the neurons of the next layer through weighted connections, which really are just connections with a real valued number attached to them. A neuron takes the value of a connected neuron and multiplies it with their connection's weight. The sum of all connected neurons at the neuron's bias value is then put into a so-called activation function, which simply mathematically transforms the value before it finally can be passed on to the next neuron. This way, the inputs are propagated through the whole network. That's pretty much all the network does. But the real deal behind neural networks is to find the right weights in order to get the right results. This can be done through a wide range of techniques, such as machine learning. However, that's a topic for another minute. За ерөөхдөө бол нейроны сүлжээ нь одоо нөгөө оролтын давхаргаараа орж ороод тэгээд дараачийн нууц одоо тал давхаргуудыг нь хар хайрцаг гэж төсөөлөө гэж байна тий. За олон жижиг нэгжүүд болох нейронуудаас бүрдсэн ийм хар хайрцаг нь давхаргатай. За үүнийг хамаарлын коэффициентийн холбоосуудаар холбогдсон байна гэж байна тий.
нейрон тус бүрийн оролтын жингийн нийлбэрийг тооцоолж одоо тэр идэвхжүүлэх функцээр утгыг хувиргасны дараа дараагийн давхрагад дамжуулдаг гэд сая зургаар тайлбарлалаа тий. Iman? За тэгэхээр орчин үеийн хэмжил оюун ухааны үндсэн бүрэлдэхүүн хамгийн чухал ойлголт бол саяны нейроны сүлжээ мөн трансформер гэсэн ойлголт байгаа. За тэгээд ер нь жоохон хурдан яриад явъя. Трансформер гэдэг маань одоо self attention буюу өгдөл тэр өөрөө өөртөө одоо self attention буюу өөрөө өөртөө анхаарлаа хандуулах тэр механизмыг хэлж байгаа. За 2007 онд Google-ийн судлаач тийм attention is all you need буюу анхаарал бол бүх хэрэгтэй зүйл чинь мөн байна гэдэг тийм өгүүлэлт анх танилцуулсан. За үүнээс хойш бол хэмэл оюухан маш хурдтай хөгжсөн байх нэ. За уламжлалт нейроны сүлжээ шиг үг нэг бүрчлэн биш харин өгөгдлийн дарааллыг бүхэлд нь нэг зэрэг боловсруулах юм чадамжийг бий болгосон байх энэ судалгаагаар. За тэгээд тийм учраас бидний одоо ChatGPT, Gemini болон хэмэл оюун ухааны дэвшлүүд бидэнд ирсэн энэ трансформер гэдэг архитектурын тусламжтай. За тэгээд параллел боловсруулах чадварыг өвөрмөц анхаарлын механизмтай хослуулснараа давуу талтай гэж чинь тийм. За ийм чухал архитектур ашиглагддаг байна. За ер нь одоо жишээлбэл яаж ажилт юм бэ? Цаана яг юу болоод идэв те? За жишээ нь одоо ChatGPT-гээс нэг зүйл асуулаа гэж бодъё те. Тэгэхээр цаана нэм болтох нь үг бүрийг бие даасан тусгаарлалттай одоо word embedding буюу нэг ч гэж үзээд түүнийг token буюу нэг ч гэж нэрлэдэг. За жишээ нь одоо англи хэлний 600 мянган үг бүр токен утгатай ах нэг ч утгатай вектор утгатай гэсэн үг. Тэгэхээр тэр үг болох нь тоо утгатай гэсэн үг. За зарим тохиолдолд нэг үг нь 2-3 нэгжээс бүрдсэн байх боломжтой. Жишээл одоо англиар unbelievable гэдэг үг шүү дээ. Un гэдэг чинь нэг тусдаа утгыг илэрхийлнэ. Believe гэдэг нь нэг утгатай үг, битас үг. Able гэдэг чинь бас нэг үг. Ингээд нэг үг 2-3 токентай буюу нэгчтэй байхаар одоо нийт одоо бидний боловсруулах мэдээлэл маань 50 мянган токен болж хувирж байгаа юм байна л та. За тэгэхээр токен бүрт нь вектор утга оноогоод одоо x, y координат дээр за x дээр тэд y дээр тэд харьяалагдах ийм вектор утга оноодог бах нэ. За тэгээд энэ вектор утга оноогоод байршуулахдаа өгнүүдийг ингээд хооронд нь утгын хувьд ижил төстэй хамааралтай байдлаар нь байршуулж оноосон мэддэг байна. За тэгэхээр яг цаана юу болоод байгаа гэхээр дараагийн үгний утгыг хамааралтай байдал буюу тэр машин сургалтын мэдээлэл дээр үндэслээд магадлалын онолоор олдог байна. За тэгэхээр ChatGPT-гээс бид нар юм асуунгууд цаана зүгээр магадлалын тооцоол явдаг байна тий. Ерөнхийдөө нэг иймэрхүү бүтцээдэг байна. За тэгээд энэ трансформер нь юугаар онцлог юм бэ гэхээр нэг өгүүлбэр байлаа гэхэд тэр өгүүлбэрийн нэг үг нь бусад бүх үгтэй ямар тэр нэг ординат дээр ямар хамааралтай байгааг судалнаа гэсэн үг байна. За энэ үг бүрээр харсан хамаарал нь нейроны зангилаан дээр боловсруулагдаад дараагийн нейрон руу шилждэг. Ингэснээр үүнийг трансформер архитектур гэж одоо өглийн архитектур гэж нэрлэдэг байна. За үг биш байлаа гэхэд тоон утгуудыг бас тэр нэгжиж шилжүүлээд сургалтын өгөгдлөөсөө тоонуудын хамаарлыг судалж олдог байна. За ерөөхдөө энэ дэд чиглэлүүдийн талаар одоо товчхон. Ерөөхдөө энэ хүртэл асуух зүйл байсан болов? Гол юмнуудын ярихыг хичээсэн, гол үндсэн ойлголтуудыг. За тэгэхээр машин сургалт, computer vision тий байгалийн хэл боловсруулалт, бүтээлч AI гэдэг 4 гол зүйл байгаа.
За ерхэд энэ хэсэг маш хурдтай явчих. Гол зүйлийг бид нар дээр тайлбарлалчлаа. Тэг хэмэл оюухан юу бүтээгээд яаж ажиллаад байна гэдгийг. За машин сургалт нь хэмэл оюуханы дэд хэсэг болж авдаг байна. Систем буюу хэмэл оюухан өгдлөө суралцаад тодорхой програмчлалгүйгээр цаг хугацааны явцад гүйцэтгэлээ сайжруулах боломжтой болсон. За тэгээд энэ хэмэл оюуханууд илүү их өгөгдөлтөд танилцах тусмаа туршлагаасаа өөрсдөө одоо суралцдаг болсон. Үндсэндээ алгоритмууд өгөгдлийг шинжилж түүнээс суралцаж дараа нь эргээд сурсан мэдээллийг шинэ өгөгдөлтөөр боловсролт хийхдээ ашигладаг болсон байна. Тэ. За энэ нь бол машин сургалт гэдэг зүйлийг тодорхойлоод байгаа. За машин сургалт маань өөрөө одоо бидний яг хэрэглээнд илүү хэрэгэлсэн гүнзгий сургалт буюу тэр deep learning гэдэг зүйлийг бас агуулж байдаг тэ. За ерөнхийдөө бол өгөгдлөө орууллаа тий алгоритмаа сургалаа. Тэр хэмэл оюуханы загвараа үнэлж оновчлно. За тэг нэвтрүүлж хянаад дахин шаардлагатай сайжруулах ийм процесс явдаг. За энэ гүнзгий сургалт гэж зүйл байгаад байгаа тий. За гүнзгий сургалт гэж яг юу юм бэ? Энэ бол хамгийн чухал зүйл болчиход байгаа. Одоо бүх үйлдвэрлэлтэй бүхий л одоо энэ дэвшилтэт салбаруудад. За гүнзгий сургалт гэдэг нь машин сургалтын дэд хэсгээ өгөгдлийг шинжлэх нарийн төвөгтэй зүй тогтолцоог сурахын тулд олон давхаргатай тэр хэмэл оюуханы нейроныг ашиглаад байгааг ерөөхдөө хэлж яах нь. За зураг, текст гэх мэт бүтцгүй өгөгдлийг боловсруулахдаа маш сайн. За тэгэхээр бид нар нөгөө хүн төрөлхтний мэдээлэл чинь бүгдээрээ бүтцтэй биш учраас бүтцгүйг нь бас боловсруулдаг учраас энэ одоо маш юм чухал болчиход байгаа юм байна л да. За жишээлх юм бол яриа таних, харааны мэдээлэл боловсруулах, байгалийн хэл боловсруулах те болон бие даасан системүүдийн салбарт нээлт хийх боломжийг олгосон. За жишээлбэл одоо бидний чат GPT юм байна бол transformer based трансформер архитектуртай гүнзгий сургалтын байдал байх. За тэгээ түрүүний ярьсан тэ нейроны энэ бүтцээр ажилланаа гүнзгий сургалт маань. За ерөнхийдөө хэл боловсруулах талаар бид нар мэдж байгаа те байгалийн хэл боловсруулах талаар асар их хэмжээний текстэн өгөгдөлтөөр одоо сургагддаг хүний хэлийг ойлгох, үүсгэх, боловсруулах чадвартай гүн сургалтын трансформер загвар юм аа. За LLM буюу энэ том хэлний загварууд нь үгийн дараалалдах үгсийн хоорондын хамаарлыг олох, хоорондоо үгсийн координат болон үгсийн координатад одоо хол байрласан ч гэсэн утга агуулгыг ойлгохын тулд self attention гэдэг тэр механизмыг ашиглаж байгаа. Одоо өгөгдлийг тэр чигээр нь хардаг механизмыг ашиглаж байгаа байх нь. За ингээ хэлийг ойлгох нь контент бүтээн тий кодчлалыг хүртэл програмчлалыг хүртэл бүтээдэг болсон хэмэл авах. За sentiment analysis гэж. Like ChatGPT a question like За ерөөхдөө энэ бичлэгнүүд даалгасан явчих. За ChatGPT чи мэргэжлийн мэт сонсогдох хариу өгч чаддаг ч гэсэн үнэндээ бол тэ жинхэнэ мэдлэггүй юм а гэсэн талаар видео байгаа байхгүй энэ. За томоохон хэлний энэ загварууд нь интернет, ном, судалгааны өгүүлэл зэрэг маш их хэмжээний текст тэ хэдэн одоо сайн ном тэгээд интернет байгаа бүх текст өгөгдөл байгаа бүх хүн төрөлхтний мэдээлэл дээр ингээд нээлттэй мэдээлэл дээр сургагдсан. За ямар үг өгүүлбэрийн хэсгүүд хамт хэрэглэгдэж байгаагаар нь судалж хариу өгдөг. За тэгэхээр ер нь цаана нь бол зүгээр л магадлалын онол явж байгаа. Хэмэл оюухан яг ясэм дээр оюухан биш те тарих байхгүй. Мэдлэг байхгүй. Тэгтээ
цаана тооцоол болон дата явдаг байна. За хиймэл оюун ухаан нутгийн хувьд хамгийн магадaltaй холбоо үгсийг нэгтгэж хариу өгдөг бөгөөд бодит зүйлсийг ерөөсөй ойлгодоггүй гэж байгаа. За учир нь түүний мэдлэг нь нийтлэгдсэн их сурвалжаас ирдэг тул хиймэл оюун ухааны хариу нь туйлын үнэн биш байж болно. Тиймээс хэрэглэгч нь мэдээллийг шалгаж нягтлж шийдвэр гарах ёстой гэдэг талаар ийм бичлэг байгаа шүү. За харааны мэдээлэл боловсруулна гэж юу юм те? За харааны мэдээлэл боловсруулна гэдэг нь хиймэл оюун ухааны салбарт одоо нэг дэд салбар байх нь те компьютер зурган болон бусад харааны мэдээллийг харах, тайлбарлах, ойлгох чадвартай байхыг хэлнэ. За юу гэсэн үг юм бэ гэхээр хүмүүс нүд болон тархиа ашиглан зураг, видео, зэргийг ойлгохдогтой адилаар ойлгодог байна. За энэ загварууд нь яаж ажилладаг гэхээр өгдлөөс суралцсан зүй тогтолцоог нь олно тий. За тэгээ prompt ашиглана. Prompt буюу одоо түлхүүр үг ашиглана. За бид нар бол нөгөө ChatGPT-гээс асуулт асуудаг шүү дээ. Тэр маань өөрөө prompt буюу түлхүүр үг байна. За бүтээлч AI гэж юу юм бэ? За бүтээлч AI нь шинэ контент бүтээхэд ашиглагдана. Хүнээс бүтээл сэтгэлгээг дуурайж, контентыг бие даан үүсгдэг ийм чадвартай болсон. За зураг, текст болон бусад төрлийн өгүүлбэрийг үүсгэж, шинэлэг динамик боломжуудыг бий болгодог. Хүн төрөлхтний хараагүй тэр паттерн буюу зүй тогтолцоодыг ажигладаг болсон тийм. За бүтээлч AI гэдэг маань бол ийм шин чанартай ах нэ. За илүү custom буюу personal хувь хүнд тохирсон мэдээлэл боловсруулах чадвартай болсон. Бүтээлч байдлыг нэмэгдүүлсэн, бүтээх процессыг хэлбэрчилсэн, комплекс асуудлыг одоо тий хүндрэлтэй төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэх чадвартай болсон, хөгжлийн бэрхшээлтэй, иргэдэд хүртээмжтэй байдлыг бий болгосон. Жишээлбэл хараагүй хүмүүст зураг эсвэл мэдээллийг тайлбарлаж өгч дээ. Тэ яриагаар хэлэхгүй дүлийн хүмүүст текстийг яриа эсвэл яриаг текст болгох боломжтой болсон. За тэгээд бас хамгийн гол зүйлсийн нэг маань болохоор хүн төрөлхтний судалгааг маш эрчимжүүлсэн. За шинжлэх ухаан, урлаг, инженерчлэл, танин мэдхүй энэ зүйлсийг хизээч одоо хүн төрөлхтний харж байгаагүй тэр зүйлсийг бид нар тэлж өгөх чадвартай болсон байна. Тэр одоо зөв тогтлоодыг. За бүтээлч AI ийм олон төрлийн одоо хэрэгцээтэй зүйлс байна. Тэгээ duet AI буюу бичгийн ажлыг автоматжуулдаг AI байх нь, Synthesia буюу бичлэг бүтээдэг байх нь, тэгээ ChatGPT Cloud гэдэг Cloud гэдэг одоо текст зураг дүгнэлт гэсэн чатнууд байна. Scribe буюу сургалтын материал боловсруулах гэх мэтчлээ одоо бүх зүйлийг юм хэлбэрчилж өгсөн байх нэ. За энэ ерөөхдөө 2 минутын бичлэг байсан. Гэхдээ энийг гол зүйл нь болохоор энэ дээр яригдсан зүйл нь prompt engineering буюу одоо түлхүүр үгийг инженерчлэн гэдэг бол маш чухал болж ирсэн. За энэ бол тусдаа нэг бүр судлагдсан болж ирсэн байх нэ. За тэр талаар ярьсан. What exactly? За тэгээд дараачийн маш чухал зүйл маань болохоор agentic AI буюу AI agent буюу агент байна. За тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр энэ бол одоо бидний ирээдүй болчиход байгаа. Яагаад вэ гэхээр агент одоо хиймэл ухаан зөвхөн өгөгдөл боловсруулах эсвэл нэг удаагийн тушаалт хариу өгөхөөс илүүгээр өөрөө шийдвэр гаргах, үйлдэл хийх тодорхой зорилгод хүрэхийг ирмэлцэх чадвартай ийм хиймэл оюун ухааны системүүдийг бид нар ашигладаг болсон тийм. За энэ бол яг хөгжлийнхаа эд явцад явж байгаа. Ерөнхийдөө одоо 2026 оноос эхлээд гэж байгаа байхгүй. Дийлэнх корпорациуд энэ одоо корпорацийн тэр agent AI буюу тэр зүйлгүйгээр одоо байхгүй гэсэн тийм одоо судалгаа бас гарсан байдаг.
За энэ яагаад ийм өөр юм бэ гэхээр шийдвэр гаргаад үйлдэл хийдэг болсон баг. Тэр шийдвэрээ үйлддэг болсон баг. За алхам хийдэгтэй. За жишээлбэл одоо энийг юу юунд хэрэгэлдэг? Энэ яг юу гэсэн үг юм гэхээр за Tesla, Waymo гэд жолоочгүй машинууд байдаг шүү дээ, тий? Эдгээр бол өөрсдөө үйлдэл хийдэг одоо robotic AI байх нь. За тэгээд AI trading bots буюу хөрөнгийн зах зээл дээр урт хугацааны стратеги төлөвлөлт гаргаж арилжаа хийж ашиг олдог ийм програмууд бол agentic AI буюу одоо хүнийг орлох хэмжээний тийм болчиход байгаа юм байна л та. За тэгээд хиймэл оюун ухаантай хувийн зөвлөх гэж байна. За хувийн зөвлөх бол бас байж болох нь. За эдгээр нь яагаад юм онцлог гэхээр хүнээс одоо зааварчилгаа маш бага шаарднаа. Бие дааж ажилдаг, шийдвэр гаргадаг, алхам хийдэг юм програм байна. За тэгээд энэ agent AI чинь ер нь агент AI чинь яг хаана хэрэглэгдэдэг байгаа юм гэхээр IT буюу код бичдэг агент гэж байх нь. За гүйцэтгэх захирлын туслах агент гэж байх нь. Одоо компани тэгээд дотоод санхүүгийн агент гэж байх нь. Тэгэхээр энэ одоо бүтээсэн хиймэл оюун ухаан маань бүх зүйлийг мэдчихээн гэсэн үг байна нэ. За борлуулалтын агент гэж байх нь. За тэгээ бүх төрлийн одоо инженерчлэлийн ажлын агент гэж байх нь. Тэгэхээр одоо механик инженер, хими инженер тэ бүх төрлийн инженерүүд болол агентаар одоо орлуулагдах тийм төлөвтэй болж байгаа. За тэгэд аливаа нэг зорилгын дагуу таамаглал төвшүүлээд инженерүүд бол инженер агент нь бол таамаг төвшүүлснийхаа дараа гипотез гаргасныхаа дараа CAD болон бусад програмууд дээр ажиллах, дүгнэлт хийх боломжтой болж байгаа. За түрүү ярьсантай 2026 оноос дийлэнх том корпорациудын boardroom буюу захирлын өрөөний уулзалтын өрөөнд бол заавал нэг агент ашигладаг болно гэж мэрэгчлэлтэнд үзэж байгаа хэрэг. Тэгэхээр бид нар одоо хөгжлийн бүр ийм хурдцтай үе дээр ийм ирмэг дээр явж байгаа хэрэг тийм. Тэгэхээр энийг одоо сурах нь бидний ирээдүйн баталгаа болж байгаа хэрэг нэ. За одоо сүүлийн хэсэг бол бас маш хурдан ярих. Хиймэл оюун ухааны одоо уул уурхай хүнд үйлдвэрийн салбарт ямар байдлаар ашиглагдж байгаа гэдгийг одоо та бүх одоо энэ чинь харж болно. За аюулгүй ажиллагаа, найдвартай ажиллагаа тэ үр ашиг нэмэгдүүлэхэд засвар үйлчилгээ оновчлоход ашиглаж байна. Employee experience буюу ажилтны төр сэтгэл ханамж, туршлага, таатай байдлыг нэмэгдүүлэхэд ашиглаж байна. Шийдвэр гаргалт болон автоматжуулалтыг дэмжиж байна. За хөрөнгийн удирдлага буюу asset management-ыг сайжруулахад хэрэгжилж байна тэ. За үйлдвэрлэлийн гарцыг оновчлоход эрчим хүчний үр ашгийг, усны үр ашгийг нэмэгдүүл зардлыг хэмнэгдэв. За ийм чухал зүйлд ашиглаж байгаа хэрнээ. За тэр дундаа уул уурхайд бол за эрүүл мэндийн аюулгүй ажиллагаа байгаль орчин тэ геолог, хайгуул, өрөмдлөг тэсэлгээ, ус цахилгааны хэрэглээ, гүний уурхай, ил уурхайд бол жолоочгүй машин танах төхөөрөмжүүд, баяжуулах үйлдвэрт бол процессыг оновчлох, өрчлөн тооцоолоход ашиглаж байгаа хэрэг. Найдвартай ажиллагаа, засвар үйлчилгээнд ашиглаж байгаа. Supply chain буюу одоо логистикт бас ашиглаж байгаа хэрэг тийм. Барилгын салбар, хими инженерчлэг бүх төрлийн салбар одоо энэ хиймэл оюун ухааныг ашиглаад эхэлжээ. За уул уурхайд ерөөхдөө яг ямар нөгөө юм ажиглагдаж байна гэхээр тоног төхөөрөмжийн эсвэл хүн дээр одоо ингээд байрлуулсан сенсорууд, мэдрэгчүүд мөн хиймэл дагуулын мэдээлэл гэдэг энэ зүйлсээс л одоо датагаа цуглуулж ажилтдаг байгаа юм байна. За тэгээд энэ нөгөө датан дээр үндэслээд бүх төрлийн автоматжуулалт маш хурдцтай хөгжиж байгаа хэрнээ. За ер нь одоо тэгээд хөгжлийн дараагийн шат юу юм бэ гэж байна. 15 ч юм уу те 10-аас 15 жил тэрнээс цаашаа юу болох юм бэ? За дижитал твин буюу одоо бүх зүйл автоматжуулалтанд орсон байна гэж байна те. Тэгэхээр тэр уул уурхайг зүгээр одоо виртуал
бүхэл бүтэн одоо уурхаахаа виртуал хэлбэрийг нь одоо компьютер дээрээс харах нь шүү дээ. Хаана юу болж байгаа бүх сенсорууд нь ажиллаад тэр нь өөрийгөө оновчилж байгаа энэ байдлыг нь одоо удирддаг тэр мониторинг хийдэг болох тийм одоо хөгжлийн төлөвтэй байгаа ахны энэ салбар маань өөрөө. За перспектив AI буюу зөвхөн одоо нөгөө юу тэгэх юм байна, ингэх юм байна гэд одоо зөгнөл маягаар ингээд тодорхойлт хэлээд өнгөрөх биш. Тоног төхөөрөмжтөө яг ямар тохиргоогоор ажиллахыг заадаг болно. За энэ бол бас нэлээд ойрцсон байгаа гэж тий. За мөн одоо нөгөө доктортой хөгжлийг маш сайн дэмжинэ гэж байна. За одоо агаарын бохирдол, усны хэрэгтлээ, эрчим хүчний хэрэглээ энэ бүгдийг оновчилж чадсанаар бид нар доктортой хөгжилт одоо уул уурхай доктортой хөгжилт, өндөрлөгтний доктортой хөгжилт хувь нэмэр оруулах нэ. За тэгээд экологийн одоо бүх шалгуур тэр нөгөө хууль зүйн шалгууруудыг үүний тусламж хиймэл оюун ухааны тусламжтай хангадаг бол автоматар хангадаг болно гэсэн ийм одоо прогноз байгаа ах нэ. За тэгээд ерөөхдөө миний ярих зүйл дуслаа. Та бүхэнд асуулт байсан болов уу? За байж байгаараа манайхан асуултын үед асуугаарай. Тэгээд ерөнхийдөө манай алтан гэрэл маань маш сайхан презентацийн тавилаа. Тэгэхээр одоо бидний өдөр тутмын амьдралд бол одоо энэ AI гэдэг бол төгсөөсөйг ороод ирсэн. Одоо смартфон дээр болохоор одоо face recognition, voice assistant гэдэг төрүүлж ирсэн тий. За тэгээд streaming recommendations гэдэг одоо Netflix, Amazon дээр за тэгээд navigation, GPS, одоо online shopping, bank, automotive safety гэдэг industrial mining гэдэг бүх шатанд ороод ирлээ л дээ. Тэгэхээр одоо яагаад бид энийг сурах хэрэгтэй юм бэ гэхээр өнөөдрийн төвшөнд одоо бид нар ингэж нийгэмтэйг ингэж зэрэгчиж сурж явахгүй бол бас нэлээд ард хоцроод байна. Тэгэхээр энэхүү сэдвэрээ яагаад би онцолж одоо алтайгаа авсан гэхээр ялгаагүй л одоо бидтэй адилхан мөр зэрэгцээд уулуурхаад анх 2011 онд л одоо төгсөгч оюутан болж орж ирж ирсэн. Тэгээд одоо менежментийн төвшөнд хүртэл 10 хэдэн жил ажилласан. Манай бас л уулуурхаанд том одоо бүтээгдэхүүн явж байна. Одоо ингээд AI яриад олон улсын хэмжээний том технологи яриад явж байна гэдэг чинь одоо бидний хувьд зөвхөн уулуурхаад ажиллаа суух биш бас цаана зөндөө бас боломж байна гэж харагдаж байна. Тэгэхээр манай алтай бол үнэхээр энэ залуучуудын дунд аюул том юм одоо inspirational болохоор юм хүн байна. Тэгээд баярлалаа. Тэгээд энэ AI-гийн талаар илүү нарийн шүү тодорхой мэдээлэл авахар бол бидэнтэй холбогдорой. Имэйл хаяг, утасны дугаар нь энэ дээр байж байна. Тэгээд харамсалтай нь бид энэ презентацийн бол шеэрлэх боломжгүй. Шууд дэлгэрэнгүй мэдээлэл аваад цаашин сурыг гэвэл одоо манай алтан гэрэл jambulsuring@gmail.com болон 999909 4585 гэсэн утсаар холбогдоод тэгээд тодорхой мэдээлэл дээр хариу авч болох нэ. За тэгээд ерөнхийдөө сургалтанд суусан хүмүүсээс манай алтаа зориулж асуух асуулт байна. За маш ойлгомжтой зэгцтэй мэдээлэл өгсөн алтан гэрэлтэй баярлалаа. Асуух асуулт бол миний хувьд бол гайгүй байна. Тэгэхээр та амжилт хүсье. Маш их баярлалаа. За тэгээд асуулт асуух одоогоор байхгүй бол би энэ контакт дээр манай алтагийн бас хаяг байна, утас байна. Дээр нь LinkedIn дээр бас байгаа, Facebook дээр бас байгаа, холбогдож болно. За тэгээд энэхүү 2 дахь сарын манай Mongolian Mining Community of Americas зохион байгуулж байгаа энэхүү онлайн knowledge sharing event байна. Ингээд үүгээр өндөрлж байна. Тэгээд та бүхэн маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд дараа 3 сарынхаа онлайн сешнэрээ уулзцаая хэдүүлээ. За баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.